это официально. 100 албан ёсоор эхэллээ. Үүний хамт хүүхдүүдийн эрх чөлөөтэй хөгжилдөх цаг иржээ. Өглөө эртнээс эхлэн хотын төв хүүхдүүд, эцэг эхчүүд аниматоруудаар дүүрчээ. Баярын шалтгаанч таатай. Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. День защиты детей. Бид хүүхэд насыг дайрж өнгөрснийг мартахгүй байж, хүүхэд нас нь онцгой анхаарал шаарддагыг санаж байх хэрэгтэй. Энэ өдөр Арбатын гудам хүүхдийн хот мэд хуурчээ. Хөгжилтэй үйл явдал дараалан байрлсан. Нүүр будаг болон шигтгэхээс үлжих болон роботын интерактив үзэсгэлэнгээд хөгжилдөх үйл явдал их байлаа. Выставка роботов. Технологийн огцон өсрэлт болж байна. Хүн бүр хүүхдээ программист, инженер болохыг хүсдэг. Цэцэрлэгээс эхлээд хүүхдүүд дрон жолоод хайг хүсэж байна. Гэхдээ хүүхэд бүр техник сонирхдаггүй. Хүн бүр өөр мөрөөдөл, өөр чиглэлтэй. Чи том болоод ямар хүн болмоор байна? Жүжигчин. Тогооч өөрийн гэсэн зоогийн газартай болмоор байна. Персинг хиймээр байна? Гайхмаараа. Яагаад? Бүүмэд таалагдаад л тэр. Үзүр үйлчилгээний хажуугаар ашиг тустай боломж байлаа. Эрүүл мэндийн болонд хүчил төрөгчийн коктейл үнгүү тарааж байлаа. Тус коктейлийг ойд салхилсантай адил гэж үздэг юм. Энэ хүчил төрөгчийн коктейлийг ууснаар биеийг хүчил төрөгчөөр баяжуулж, шилмэст ойд 1 цаг алхасантай тэнцэнэ. Маш олон эерэг нөлөөтэй. Хотын газрын зураг дээр 2 дахь хүүхдийн цэг бол ойн баярын хүрээлэн байв. Энд мөлхөө уралдаан гэх хамгийн сэтгэл хөдлөм тэмцээн болсон. Ямар айхтар уралдаан бэ? Дугаар 6 өөр тактик сонгож байна. Тус тэмцээнд 100 гаруй гэр бүл оролцсон. Бүгд бэлтгэлээ сайн хангажээ. Хувцас, халаалт бүх юм бэлэн байна. Манайх тусгай дасгалын хувцас авсан. Үүндээ бол эвтэйхэн, чиг татахгүй хувцас, чихтэй малгай юм. Загварлаг, бүтээлч харагдах хичээсэн, бас жаахан халаалт хийсэн. Оролцогчид 6 сараас ой 5 сартай тамирчид богино зайг туулахад бүр арга зөвшөөрөгдөнө. Тоглоом гар утас. Агуу шиж хүртэл допинг болж байлаа. Шагнал нь хүүхдийн ор. Энд асфальтн дээр зураг уралдаан болж байна. Хүссэн хүн бүр оролцож болно. Тиймээс бид ч бас оролцож үзэхээр шийдлээ. Шохоо уран сэтгэмж шагнал энэ бүхэн алтан нар цэнхэр тэнгэрийн дор. Бид хүн бүхэнд зориулж зурж байна. Нараа ямар нэгэн юмтай холбож байна уу? 100 цаг баяр баясгалан аз жаргал. Пожалуй, именно так выглядит настоящее. Хүүхдийн баяр бүхэн аз жаргал баяр баяслаар дүүрэн байх болтугай. Жанна Ощепкова, Даржи Чайдопов. Новости дня. От выбора разбегаются. Сонголтоос нүд ирээлжиж байна. Охид үндэсний солонгос хувцас болон хамбокийг өмсөж үзнэ. Мэргэжилтүүдэд тайлбарснаар урт цагт хүний хөрөнгө чинээ өмсөн хувцсны материалаас харагддаг байжээ. Хамбогийн өнгө нь тухайн хүний нас болон нийгмийн байр суурийг илтгэдэг байна. Возраст или статус персоны. Хамбокийн өнгө материал зэргээс эмэгтэй хүний байр суурь тодорхой харагддаг байсан. Жирийн хүмүүс үргэлж цагаан даван хувцас өмсдөг байсан. Харин өнгөд хувцас нь зөвхөн язгууртнуудад л зөвшөөрөгддөг байв. Тэгэхээр бид энэ ялгаанаас эмэгтэй хүний нийгмийн байр суурийг харж болно. Так ярко и Эрхүү хотноос солонгосын соёлын өдрүүд маш өнгөлөг сонирхолтой болж өнгөрлөө. Үзэсгэлэнгээс гадна оюуны тоглоом, кино үзүүр, мэргэжил дэвшлүүлэх сургал, мөн солонгос бичгийн урлаг болох уран бичлэгтэй танилцах боломж бүрдсэн. Солонгос уран бичлэг бол эртний нарийн бичгийн урлаг юм. Би одоо богинохон сонирхолтой үг бичих гэж байна. А үсгийг хэрхэн бичгээ аль хэдийн мэддэг болсон. последний штрих. Сүүлчийн шугам бол дугуй хэлбэртэй N үсэг юм. Энэхүү арга хэмжээний гол зорилго бол мэдлэг, соёлын солилцоо, ард түмнүүдийн найрамдлаг бэхжүүлэх явдал. Энэ жил Солонгос, Орос хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн тохиож байна. Кореи и России. Энэ төрлийн арга хэмжээнүүд иргэдэд уламжлалт болон орчин үеийн солонгостой ойртон танилцах, мөн ард түмнүүдийн харилцаа ойлголцлыг гүнзгийрүүлэхэд хувь нэмэр орлоо гэдэгт итгэлтэй байна. А в планах у генерального Ерөнхий консулын төлөвлөгөөнд Солонгосоос бүжгийн багшуурж ирүүлэх ажилч багтжээ. Намар та бүхэн K-pop бүжгийн мастер-класст суух боломжтой болох юм а. Юрий Рябчиков специально для программы «Новости». Цугуулын лам нарын түүх, сүмийн түүх бол орчин үед
дамжсан уламжлал сургаалын хүрд тасралтгүй эргэсээр ирсэн түүх юм аа. Хэцүү цаг үе байсан ч амжилт бүтээлийн онжилууч мөнхүү байсан. Тэр бүхнийг туулан уламжлал хадгалагдсаар ирсэн. Зугаалын датсан ирээдүрөө хийх алхам хэмээх баримтат кино нь өөр байгалийн хязгаарын хамгийн эртний буддын сүмийн нэг болох зугаалын датсангийн түүх болон хувь тавилангийн талаар өгүүлдэг. Найруулагч Антон Золотух нь өмнө нь Ганжир тал нутгийн дээгүүрх агийн датсан кино бүтээж байсан туршлагатай нэгэн. Энэ удаа тэрээр буддын олон зуун жилийн уламжлалыг илүү гүнзгий харуулсан бүтээл туйраглаа. Манай өөр байгалийн хязгаарт хүмүүр мэдэх ёстой ариун шүтэнүүд бий. Агийн зугаалын датсан бол зөвхөн бүс нутгийн төдийгүй дэлхийн нийтийн соёлын өв юм. Энэ кино бол тэр их өв соёлд хүндэтгэл үзүүлсэн өчүүхэн хувь нэмэр. 5 сарын турш үргэлжилсэн хичээл зүтгэлийн үр дүнд ховор дүрс бичлэгүүдийг нэгтгэж үнд уран бүтээл болжээ. Кинон датсныг бүс нутаг төдийгүй улсын хэмжээнд буддын соёлыг хадгалж ирсэн гол төв гэдгийг харуулдаг. Энэ төрлийн кино ховроо. Энэ бол хүмүүст бидний тухай, шашны манд тухай ойлголт өгөх таны мэдхүн ач холбогдолтой бүтээл. Зугаалын датсан бол сургаал түгээдэг сүнслэг газар юм гэдгийг харуулах зорилготой. Найруулагч архивын ховор баримтуудыг дэлгэн лам нарын л мэддэг байсан сонирхолтой баримтуудыг кинонд тусгажээ. Энэ кинонд бидний өмнө мэддэггүй байсан олон сонирхолтой баримт бий. Би буддын шашинтан хүний хувьд зарим зүйлийг мэддэг байсан ч энэ киноноос олон шинэ зүйл олж мэдлээ. Ээж минь ч надад энэ талаар ярьдаг байсан. Манай удмынхан Борзины нутгаас гаралтай. Зугаалын датсангийн сүсэгтэн байж. Гүн ухааны доктор Артем Жукович кинонд хувь нэмрээ оруулсан. Тэрээр 90-ад онд зугаал болон аги датсанд амьдарч ажиллаж байсан туршлагатай нэг юм. Зугаалын датсангийн хамлам Алдар Ишиевич Шойнхоровын сүнслэг гүн ухаан кинонд онцгой утга агуулга нэмж өгчээ. Тэрээр киног анхлан үзсэн ч харамсалтай нь аль биесны нээлтээс өмнө таалт өгсөн юм. Энэхүү бүтээл нь хүндэт ламтангуайн дурсгалд зориулагдсан болно. Международный мастер в истории шахмат. Роман Шагжиев шатрын түүхэнд хамгийн залуу олон улсын их мастер боллоо. Халимгийн энэ авьяаслаг хүү дэлхийн шатрын түүхэнд нэрээ мөнхөллөө. Тэрээр Сербид босон олон улсын тэмцээнд төрүүлж олон улсын магистрийн 3 дахь шалгуурыг биелүүлээ зогсохгүй шаардлагатай чансаагч давжээ. Ингэснээр тэрээр Аргентины шатрын суудах хүүхэд Фаустино Орогийн өмнөх дэлхийн амжилтыг даруй 4 сараар эвдэж, ердөө 10-наас 3 сар 21 хоногтойдоо IM цол хүртсэн байна. 3 месяца и 21 день. Эдгээр дронууд гал соногчдын үнэнч туслах болох ирээдүйтэй. Галын голомтыг илрүүлэхээс эхлээд өндөр байрлах хүндрэлтэй газруудын галын голомтыг унтраах хүртэл өргөн хүрээний үүрэг гүйцэтгэх чадвартай. Дотоод шаталтад хөдөлгүүр нь 4 цаг хүртэл нисэх хугацаа 400 кг хүртэл ачаа тээвэрлэх боломжийг бүрдүүлдэг. Дронууд сайн даацтайгаас гадна наривчлалтай байрал тогтоох, маневр хийх чадвартай байх ёстой юм аа. Бидний чиглэлд анхаарч бусдын хийж чадаагүй хийхийг зорж байна. Онцгой нөхцөлд ажиллахын тулд хүйтэн халуун температур тэсвэртэй байх хэрэгтэй. Хойд Хятадд литиум батарейтай дроныг хасах 36 хэмд туршсан бөгөөд энэ нь хүйтэн уур амьсгал болон өндөрлөг бүсэд дрон ашиглах боломжийг тэлж байна. Манай багт дэлхийн өнцөг болон мөрөөс ирсэн мэргэжлүүд ажиллаж байгаа бөгөөд бидний бүтээсэн бүтээгдэхүүн технологи дэлхийд даяар ашиглагдж байна. Жижиг оврын нисэх хүчний өөр нэг ирээдүйтэй чиглэл бол ойрын зайны зорчигч тээвэр. Далианы бомбууд энэ жил босоо хөрөлд газар далттай цахилгаан гоцоор арлууд руу нислэг үлдэх гэж байна. Манай цахилгаан утасны 1 цагийн үйл ажиллагааны зардал нь 5,000 юу байна. 1 цагт бүх хотоор нисэх боломжтой. Үүнийг 4 зорчигчд хуваавал 1 хүн 500 ям авдана. Энэ маш өрсөлдөө зүүн юм. Хятадд 2 сая орчим бүртгэлтэй дрон байгаа ч зөвхөн 220 мянган гэрчилгээтэй оператортай. Жижиг оврын нисэх хүчний тэлэлт нь нисгэгч операторын эрэлтийг ихсгэж байна. Спрос на пилотов малой авиации также растет. Хөдөө аж ахуй, ойн аж ахуй, худалдааны зураг авалт, хууль сахиулах байгууллагуудад дрон операторын эрэлт их байна.
Урд нь жолооны үнэлэхтэй хүн цөөн байсан бол одоо бараг хүн бүр жолоо барьдаг болсон. Ирээдүйд хувийн нисгчийн лиценз ч ийм түвшинд хүрнэ гэж би бодож байна. Возможен и с лицензированием частных пилотов в будущем. Маловысотная экономика ограничивает... Жижиг оврын нисэх хүч нь 1000 м хүртэл агаарын зайд үйл ажиллагаа явуулах хязгаартай ч Хятадд уг салбарын хөгжлийн хурдаас харахад энэ зах зээлд хязгаар гэж үгүй бололтой. Засгийн газрын таамаглалаар 200 тэрбум $. Зах зээл эх 10 жилд 2.5 дахин өсөх төлөвтэй байна. раза. Алексей Кан, Гуаньян, CGTN. Энэ газар бол барилгын талбай биш, харин ч тусгай зориултын техник үйлдвэрлэлээр тэргүүлэгч XCMG концерны үзэсгэлэнгийн талбай юм. Сүүлийн 7 жил дараалан Хятадын хамгийн том барилгын ба ачигч машины үйлдвэрлэгч гадаад харилцагчдаа шинэ бүтээгдэхүүнээ танилцуулж байна. Энэ жилийн үзэсгэлэн буюу наадамд Жансу мужийн Сюжоу хотод дэлхийн өнцөг булан бүрээс 2000 гаруй дилер дистрибьютор цугларчээ. Би анх удаа цахилгаан гибрид хөдөлгөөртэй асфальт дэвсэгч харж байна. Би Герман, Америкт олон үзэсгэлэнд оролцож байсан ч ийм технологи хараагүй. Энэ үйлдвэрлэгч үргэлж тэргуунд явдаг учраас бид ч зах зээл тэргүүлэгч байж чаддаг. Мы тоже во главе рынка. Тэд бүтээгдэхүүний цорхог байнга нөхдөг. Хэрвээ тэд өмнө ямар нэг зүйл хийгээгүй бол дараагийн үйлчлүүлэгчдийн наадам дээр заавал гарч ирдэг. Для клиентов. XCMG концерны түүх 1943 онд ган хайлуулах үйлдвэрээс эхэлжээ. Өнөөдөр тэд Хятадд 20 гаруй үйлдвэрийн баазтай 17 төрлийн ангиллалд 1000 гаруй төрлийн техник тоног төхөөрөмжөд үйлдвэрлэдэг байна. 90-ад онд Америк нэгдсэн улсын Caterpillar, Германы Liebherr зэрэг дэлхийн алдартай компаниудтай хамтарсан үйлдвэр байгуулсан. Өдгөө XCMG-N дэлхийн барилгын техникийн топ 3 үйлдвэрлэгчийн нэг болжээ. Би анх удаа энд ирж байна. Харсан бүхнээ үнэхээр гайхаж байна. Тэр тусмаа цахилгаанжуулалтын чиглэлд маш хурдан агсанд нь үнэхээр гайхаж байна. Продвинулись в электрификации. Америк нэгдсэн улсын Хятадын бараа бүтээгдэхүүнд ноогдуулж байгаа нэмэлт үнэлгээ өссөн ч Америкийн компаниуд XCMG-ийн техникийг худалдаа авсаар байна. Тэдний техникийг дэлхийн 190 орн, бүс нутагт борлуулж 40 оронд салбар төлөөлөгчийн газар охин компаниудтай байна. Манай техникийн түвш зарцуулалтын салбар бусад брэндүүдээс дунджаар 20%-аар бага. Олон улсын дилерүүд манай бүтээгдэхүүнийг идэвхтэй эрэлхийлж байна. Сүүлийн Bauma Expo-д манай бүтээгдэхүүн бүрэн зарагдсан гинтийн бэлэг болсон. Мюнхений Bauma Expo дэлхийн хамгийн том барилга уул уурхайн техник хэрэгслийн үзэсгэлэн юм. Хятадын бүтээгдэхүүн өндөр эрэлттэй байгаа нь цахилгаан хөдөлгүүр болон ухаалаг технологи нэвтрүүлсэнтэй холбоотой. Өнгөрсөн онд XCMG-гийн нийт борлуулалтын 46%-ийг экспорт бүрдүүлжээ. Харин одоо тус концерн илүү том зорилго тавиад байна. 2030 он гэхэд гадаад зах зээлийн эзлэх хувийг 60% болохоор төлөвлөж байна. Манай гол давуу тал бол сайн ажил. Энэ нь технологи болон бүтээгдэхүүний инновацид бүрэн анхаарал хандуулахыг хэлнэ. Гадаад зах зээл дээр бид хэрэглэгчдийн хэрэгцээг хэр сайн хангаж байгаа нь чухал юм. Бид дэлхийд даяар хэрэгцээг шууд хангах үйлчлүүлэгч төвтэй шийдлүүд рүү ханддаг. XCMG-гийн хөгжлийн стратеги нь Хятадын машин үйлдвэрлэлийн хурдацтай глобалчлалын илрэл юм. Өнгөрсөн жил Хятад улс нийт 53 тэрбум $. Барилгын техник экспортлсон ба энэ үзүүлэлт сүүлийн 5 жилд 2 дахин өсжээ.